0-5 нас бол бага насны хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе гэж үздэг. Тэгээд төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод сургуулийн өмнөх боловсролыг насан туршийн боловсролын суурь үе хэмээн үздэг байгаа. Тэгэхээр ярьдаг гарны төслийн хүрээнд эцэг эхчүүдэд иргэдэд зориулан боловсруулж байгаа энэхүү агуулга маань 20 сэдвийн хүрээндээр боловсруулагдсан. За энэ агуулгатаа бол бид нэр хүүхдийн хөгжлийн онцлог, харилцаа, нийгэмшигүрийн нэлээд онцлогуудыг тусгаж ингэж боловсруулснараа илүү давуу талтай гэж ингэж үзэж байгаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн ирээдүйн хөгжлийн гол суурь нь дохионы хэл юм. Тиймээс эцэг эхчүүд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсролын асуудалд төрхөөс нь эхлэн анхаарч дохионы хэлээр харилцах нь тохиромжтой юм. Гэвч ихэнх сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сургууль цэцэрлэг дээрээ дохионы хэлээр багш найз нөхдөдөө харилцдагч гэртээ очоод эцэг эх гэр бүлийн гишүүд нь дохионы хэл мэдэхгүй учраас харилцаж чаддаггүй. Сургууль цэцэрлэг дэх орчин гэрийн орчинтой адилхан хосолж байж хүүхэд дохионы хэл сайн сурч хөгжиж чадна. Энэ дохионы хэлийг сонсголгүй багш нар заад сонсголгүй хүүхдүүдийн эцэг эхчүүд оролцож, сонсголгүй хүүхдүүд оролцож хийснээр их онцлог тийм видео хичээл байгаамаа. 29 дугаар сургуулийн бага ангийн багш нар хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл, за мөн төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мэрэгжлийн багш нарын ур чадварыг хамтдхан энэхүү төслийг хийсэн юм. Видеогоор харахын зэрэгцээ өөрийнхөө хүүхдүүд болон өөр хүмүүст хэрхэн заах арга зүйг суралцахын зэрэгцээгээр маш амархан ойр зуурын бүр анхан шатны дохионы үгнүүдийн дохионы хэллэгнүүдийг сурах учраас яг тэрний хүүхдэд яаж заадгийг, хүн яг яаж сурах ёстой, яг яаж ой тойрондоо энэ дохиог сурах ёстой гэдэг арга зүйг энэ дотор оруулсан учраас та бүхэнд таалагдана гэж бодож байна. Ярьдаг гарныг төслийн хүрээнд боловсруулсан энэхүү цуврал видео болон дасгалын ном нь хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд дохионы хэл сурах хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна. Энэхүү төслийн үр дүнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд анхан шатны харилцааны үгнээс суралцаж сургуульд ороход бэлтгэгдэх суурь тавигдах юм. Тиймээс эцэг эхчүүд маань өөрсдөө дохионы хэлийг заавал сурсан байх шаардлагатай. Анхан шатны харилцааны дохионы хэлийг суралцахад хөндлөнгөөс харахад хэцүү мэт боловч хийгээд үзэхээр амархан байдаг юм шүү. Гэр бүлийнхэн дохионы хэл сурахгүй байх, би чадахгүй байх ч гэдэг юм уу. Тийм өнцгөөс битгий хандаарай. Та чадна, та сурч чадна, таны хүүхэд сурч чадна. Та сонсголгүй хүүхдийн хэдий ч нэ багаас нь дохионы хэл заад сургана. Таны хүүхдийн хөгжил хэдий ч нэ өндөр түвшинд байна гэдэгт анхаарлаа хандуулахыг хүсэж байна.